21-р зууны эхний 20 жил энэхүү ард аль хэдийн хоцорч, хүн төрөлхтөн бид нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтын шалгууруудад хүрэх гэж дэлхийд даяараа хичээн ажиллаж байна. Дэлхийд маань тулгараад байгаа хамгийн ноцтой 10 хүрээлэн буй орчны асуудлын талаар та бүхэндээ хүргэж байна. 10. Нийт эрүүл мэндийн асуудлууд 2020 он гарснаас хойш COVID-19 вирус дэлхийд дахны анхаарлын төв дөнөөг хүртэл байсаар байна. Энэхүү цар тахлын улмаас дэлхийн ихэнх улс орон энэ төрлийн гамшигт хангалттай бэлтгэлгүй байгаа нь харагдсан билээ. Өнөөгийн байгаль орчны асуудлууд цаашид хүн болон амьтдын эрүүл мэндэд энэ мэт олон эрсдлийг дагуулах хандлагатай байгаа нь тун ноцтой явдал юм. Дэлхийд даяар цэвэр усны нөөцийн хангалтгүй байдал нь олон зуун сая хүний эрүүл мэнд болон амьдралын чанарт асар их аюул учруулж байгаа бөгөөд өнөөдөр 785 сая орчим хүн буюу 9 хүн тутмын нэг нь ямар ч аюулгүй цэвэр усны хэрэглээг хүртэх бололцоогүй гэсэн тоо мэдээ байгаа нь үнэхээр харамсалтай. Усны чанаргүй байдал болон бохирдолтой холбоотой өвчлөлөөс болон жил бүр сая орчим хүн 2 минут тутам нэг хүүхэд хорвоог орхидог бөгөөд энэ бүхэн ердөөл хүний анхан шатны хэрэгцээ болох цэвэр усны хомсдлоос хамааралтай байдаг. Хүчлийн бороо нь тэнгэрээс тэр чигтээ хүчил асгарч байгаа явдал биш бөгөөд хур тундас эсвэл агаар мандалдах чигшил нь янз бүрийн хими элемент болон хинүүдтэй холилдон байх ёстой хэмжээнээс илүү хүчиллэг болж дэлхийн гадаргуу дээр унах тэр үзэгдэл юм. Галт уулын дэлбэрэлт, машин, эрчим хүч үйлдвэрлэл, агаарын бохирдол гэх мэт хүний үйл ажиллагаатай хүчин зүйлс хүчиллэг хур тундас үүсэх шалтгаан болдог байна. 8. Озоны давхаргын нэмгэрэл. Озоны давхарга нь агаар мандлын хамгийн дээд хэсэгт байх хийн давхарга бөгөөд нарнаас ирэх хятягаан туяаг дэлхий рүү нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй юм. Озоны давхарга нэмгэрснээс болж дэлхийн гадарга дээр тусах хятягаан туяаны хэмжээ нэмэгдэх бөгөөд лаборатори болон эпидемиологийн судалгаагаар хятягаан туяа арсны хор тавдар болон бусад арсны өвчин үүсгдэг гэдг нь тогтоогджээ. Мөн нөлөөтэй 7. Ойгүйжүүлэлт гэдэг нь ерөнхийдөө оршин суух, үйлдвэрлэл явуулах гэх мэт зорилгоор ногоон ойн бүсийг сүйтгэх явдлыг хэлнэ. Ойн нүүрс хүчлийн хийг өөртөө шингэн авч фотосинтезийн нөлөөгөөр хүчил төрөгчийг ялгаруулдаг хамгийн том байгалийн тогтоц бөгөөд мөн агаарын температур болон хурд үндэсний уналтыг тогтворжуулах үүрэгтэй. Дэлхий дээр хүн амын тоо хурцтай ихсэж байгаатай холбоотой хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэлийн зориулалттай газар асар их хэмжээгээр хэрэгцээтэй болж улмаар хүн төрөлхтөн экосистемийн тэнцвэртэй байдлыг алдагдуулан олон зуун төрөл зүйлийн амтан амьдрах орчныг устгасны улмаас энэ мэт асуудлууд ар араасаа гарах болжээ. 5. Далайн хүчиллэгжил. Хүний буруутай үйл ажиллагаанаас үдэн ялгарх хүлэмжийн хинүүд агаар мандалд эгцснээр агаар халж дэлхийн дулаалтай холбоотой олон асуудлыг үүсгэдэг. Харин нүүрс хүчлийн хийн ялгарлын 30 орчим хувийн далай тэнгис шингэдэг бөгөөд энэ агаар мандлын халтыг нэлээдгүй хэмжээгээр бууруулдаг хэдиж далайн ус нь тодорхой хэмжээний химийн урвал явагддаг байна. Далайн усны pH түвшинжээлийн эрх тусам ихсэж байгаа тул энэ үзэгдлийг далайн хүчиллэгжилт гэж нэрлэдэг бөгөөд энэ усан доорх амьдрал усны экосистемд мэдэгдэхүйс нөлөөг үзүүлээд байгаа юм. Тиймээс бид нүүрс хүчлийн хийн ялгарлаа бууруулах арга хэмжээнүүдийг авах нь дан ганц уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөөтэйгээр зогсохгүй. Далай тэнгисийн экосистемийг хүртэл авран үлдэх ач холбогдолтой аж. 4. Хог хаягдал. Бараа материалын хит их хэрэглээ, хуванцрын үйлдвэрлэл гэх мэт зүйлс дэлхийд даяар хог хаягдлын томоохон асуудлуудыг үүсгэдэг. Өндөр хөгжилтэй орнууд хэрэгцээнээсээ их хэмжээний хог хаягдал гаргадаг бөгөөд эдгээр хог хаягдлыг боловсруулах, байгаль чингээхэд ээлтэй болгох тал дээр хангалттай хүчин чадалгүй тул далай тэнгист хаясаар өнөөг хүрсэн. Энэ явдал нь усны экосистемийг алдагдуулан асар их бохирдлыг үүсгэдэг бөгөөд олон амьтдад аюул занал хийлэл үзүүлдэг байна. Харин 3. Хүн амын тоо хит ихсэх. Хүн төрөлхтний тоо толгой өдөр ирэх тусам асар хурдтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд 20 дугаар зуун эхлэх үед дэлхий дээр 1.6 тэрбум орчим хүн байсан бол өнөөгийн байдлаар 7.9 тэрбумд хүрээд байна. Энэ хурдаараа дэлхий 2050 он гэхэд 10 тэрбум хүнтэй болно гэж судлаачид тооцоолж байгаа юм. Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр хоол хүнс, ус, эрчим хүч, зорчигч тээвэр, аж ахуйн бараа бүтээгдэхүүнүүдийн хэрэгцээ нэмэгдэх бөгөөд улмаар бусад орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарл гэх мэт томоохон асуудлууд илүү ноцтой хэмжээнд хүрэх магадлалтай юм. Хүрээлэн 2. Дэлхийн дулаарал. Нүүрс хүчлийн хий гэх мэт хорт хийнүүд агаар мандалд асар их хэмжээтэйгээр ялгарснаар дэлхийн гадаргуугаас ойсон нарны гэрэл агаар мандалд хуримтлагдан халалтыг үүсгэх энэ явцыг дэлхийн дулаарал гэж нэрлэдэг. Хүний үйл ажиллагаанаас шалтгааллах хүлэмжийн хийн ялгарл нь энэ мэтээр далай тэнгис газрын гадарга агаар мандлын температурыг ихсгэн улмаар туйлын мөс хайлах, далайн түвшин нэмэгдэх, гинтийн үеэр, хэвийн бус хурд үндэсний уналт, гал төмөр, цөлжилт гэх мэт олон ноцтой асуудлыг үүсгэдэг хул юм. 1. Бохирдол, агаар, ус, хөрс, чимээ, цацраг идэвхт
Гэрэл, дулааны гэсэн 7 төрлийн бохирдол байдаг бөгөөд эдгээр бохирдол нь хүрээлэн буй орчны олон асуудлын үндэс суурь болдог байна. Мөн эдгээр бохирдлууд нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байдаг тул бүгдийг нь хамтдан шийдвэрлэх нарийн төлөвлөгөө хэрэгтэй. Экосистемийн тогтвортой байдал алдагдах, янз бүрийн өвчлөл ихсэх, уур амьсгал өөрчлөгдөх гэх мэт олон үр дагаврыг үүсгэдэг бөгөөд хүндрэлтний өсрөнгөө хөгжлийн үр дүнд бохирдол өнөөдөр хамгийн дээд зэгтээ хүрээд байгаа юм. Энэ мэт асуудлууд нь дан ганц хүрээлэн буй орчинд бус бидний өдөр тутмын амьдралд асар их нөлөөллийг ил болон талдаар үзүүлж байгаа тул бид эдгээр асуудлуудын талаар ойлголт сайтай байж дор бүрний өөрсдийн боломжоор их дэлхийг аврахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй билээ.